Энэ их ч удахгүй унах гэж байна. Ууланд бас хүн өөхөх болно. Энэ залуу ирээдүйд болох зүйлсийг урьдчилан харж чаддаг. Учир нь тэр төгсгөлгүй цаг хугацааны хэлхээнд гацчаад байгаа юм. Гэвч хамгийн их цөхрөс төрүүлэн зүйл нь залуу хичнээн хичээсэн ч хамаагүй. Хайртай бүсгүй нь янз бүрийн байдлаар түүний нүдэн дээр амьсгал хураасаар байх болно. Энэ бүгдийг зогсоохын тулд би юу н яах ёстой вэ? Бодит аимшигт явдлаас сэтвлэн бүтээсэн. Шар хувцаст бяцхан нисгэгч хэмээх аимшиг киног хүлээн авч үзнэ үү? Үйл явдал үл манан бүрхсэн жаяу ууланд дүрнэн. Гол дүр жамин гинэт орноосоо цочин сэрлээ. Найз бүсгүй вишин хажууд нь бүх гэгч нь унтаж байхыг тэр анзаарав. Тэрээр зөөлөн алхсаар гадаа гарав. Энэ бол жаяу уулын бист байрлах нэгэн дэм буудал юм. Зааланд байгаа хүмүүс бүгд ууланд авирах дуртай аялагчд байлаа. Булангаас хөтчийн анхааруулга үе сонсогдно. Тэрээр энэ ууланд маш олон хүн сурггүй алга болсон тухай ярьж байв. Ахлагч дахиад дэлхийн үзэгдэлтэй түүх ярих гэж байна шүү дээ. Гинэт нэгэн чанга чимээ гарлаа. Нэгэн ихч бараг л хөлс алдан унах дөхөв. Гэвч жамин үүнд нэг их ач холбогдол өгсөнгүй. Найз бүсгүйгээ сэрхийг хүлээж байгаад тэр хоёр хэрэгслээ бэлтэн ууланд авиралтаа үргэлжлүүлв. Үд дунд дөхөх үед тэд уулын оргилд саадгүй хүрч чадлаа. Өмнөхөө дэлгэцсэн үзэсгэлэнт байгалыг харангаа жамин халааснасаа бууж гаргаж ирэв. Тэрээр найз бүсгүйдээ гэрлэх санал тавих гэж байтал. Юшин гинэт нэгэн зүйл асуух нь тэр. Ави одоо хаана байгаа бол? Жамины царай тэр дороо бариаж орхив. Тэр бөгжөө буцаагаад халаасандаа хийлээ. Тэгээд таагүй өнгө аясаар найз бүсгүйдээ хандан. Ави алга болоод хэдийн 5 жил болсон. Энд ирж түүнийг хайх хэрэггүй байсан юм. Үүнийг хэлээд тэр уурсан шинжтэй уулаас буухаар иргэв. Гэвч хитгэн алхтал замын хажууд хэсэг хүмүүс бөөгнөрөн зогсохыг тэд харав. Хэн нэгэн хаднаас унаж амиа алдсан бололтой. Талигаачийн цээжин дээр хачин жигтэй тэмдэг сийлэстэй байхыг жамин олж харлаа. Найз бүсгүйгээ айж байгааг мэдрээд тэрээр түүнийг дагуулan тэр газраас хурдхан холдов. Энэ үед улаан хувцастай эмэгтэй өөдөөс нь алхаж ирэв. Тэр лав золгүй явдалд өртсөн хүний ар гэрийнхэн байх. Гинэт тэнгэр нижигнэж аянг дуугарав. Уулын ой модон дунд манан маш хурдан өтгөрлөө. Бороо орох вий гэж жамин санаа зовж эхлэв. Тэрээр алхаагаа улам түргэслээ. Гэвч удалгүй тэр хоёр нэг зүйл буруу байгааг анзаарав. Орчин тойрны манан улам өтгөрсөөр байлаа. Тэд төөрчгсөн бололтой. Тэр хоёр зүг чигээ олох гэж хичээж байтал нэгэн хүйтэн хүндий дуу хоолой сонсогдов. Энэ зүг рүү яв. Тэд дагаж явах уу, яах уу гэж эргэлзэж байтал тэнгэрээс гинэт нэг зүйл унаад ирэв. Тэр нь өгсөн хэрэг байх нь тэр хоёрт зэрэг шахуу муу совин төрлөө. Өнөөх хүний дүрс манан дунд үзэгдэж харагдан явсаар нүд ирэмхийн зуур алга болов. Жамин гайхан эргэн тойрноо харав. Нэгэн хадан дээр шар цуу нөмөрсөн дүрс зогсож байлаа. Юшинч мөн түүнийг олж харсан бололтой. Тэрээр огт эргэлзэлгүй тэр зүг рүү ухсхийв. Хэрв жамин хурдан хөдлөөгүй бол найз бүсгүй нь хаднаас унах байлаа. Харин өнөөх шар хувцастай хүн маш нууцлаг байдлаар алга болжээ. Жамины сэтгэл улам бүр төгшиж эхлэв. Ашгүй уулын бис эндээс холгүй байлаа. Тэр хоёр аюулгүйхэн жаяу уулаас бууж чадав. Жамин айцтайгаар уул руу эргэж харав. Энэ уул бүхэлдээ нэг л хачимжигтэй санагдана. Оройн тэр хоёр жижиг суурингийн нэгэн дэм буудалд хоноглохоор болов. Хувцас хунраа янзалж байхдаа юшин санамсаргүй байдлаар жамины халаасанд байсан хөрмийн бөвчийг олчихов. Тэгээд тэр хоёр өөрсдийн харилцааны талаар илэн далангүй ярилцаж эхэллээ. Тэр авийг хоёр хүний дунд хөндөссөн ангал гэж мэдэрч байв. Хэрв энэ асуудлыг шийдэхгүй бол тэд сэтгэл амар хуримлах нь юу л бол? Найз залууга дуугүй байхыг хараад юшин шууд амин чухал асуултаа тавив. Анвыг одоо балтал мартаж чадаагүй хүн нь хэн бэ? Жамины бодол хормын дотор 5 жилийн өмнөх рүү одов. Үнэндээ юшин болон талигач авийн хоёр л хосууд байсан юм. Тэр өдөр гуруулаа жаяу ууланд авирахаар тохирчээ. Гэвч үүдэнд нь шар даавуугаар хориг тавьсан байхыг мэдсэнгүй. Ави бусдынхаа урмыг хугалахыг хүссэнгүй. Хоригийг шууд үл тоомсорлон нөгөө хоёроо дагуулan уул руу зүтгэв. Уулыг хаана гэдэг арай л хэтрүүлэг юм. Тэднийг уулын бист ирэхэд хэн нэгэн тахис өргөж зан үйл хийж байхтай таарав. Энэ ууланд нэгэн домог яриа байдаг аж. Энд сурггүй болсон хэнийгч болов. Уулын бистэх сануун сүмэс чивэн сүнс дуудах зан үйл хийлгүүл. Цогцыг нь заавал олдог гин. Жамин болон нөгөө хоёр нь үүнийг сонирхон харж байгаад санамсаргүй хөлд орох янгрын цусыг өшөглөөд асгачихв. Сүнс дуудах ариун зан үйл тэднээс болж инхүү бузарлагджээ. Жамин димэрэл дундаас ухаан орж ирэхэд өрөөний хаалга өөрөө нэгдхийг харав. Тэр сонирхон гадагш гарч шалхтал. Шалан дээр цусны мөрөөд цувраад үлдчихсэн байлаа. Жамин мөхтлээ айж байсан ч тэсэлгүй ураг шалхсаар байв. Гинэт чихэнд нь найз бүсгүйхэн дуудах чимээ сонсогдов. Тэрээр найз бүсгүйд нь ямар нэг муу зүйл тохиолдсныг шууд л мэдрэв. Юшин. Чин Жамин. Асаас юшин лифт рүү орохыг харав. Жаминыг гүйж очиход лифтний хаалга аль хэдийн хаагджээ. Тэр шатаар өгсөн хамаг хурдаараа гүйлээ. Арай гэж дээвэр дээр гарахад найз бүсгүй нь цементэн хашлав дээр зогсож байв. Тэр яг л сүнсээ зайлуулчихсан мэт харагдана. Жамины нуруугаар хүйт оргиж хачин мэдрэмж төрөв. Гэрэлцсэн тэнгэрт нэгэн хий үзэгдэл тусав. Юшин тэр чигтээ толгоогоороо доошоо унчихлаа. Юшин. Дараагийн мөчид Жамин уулын буудалд сэрв. Тэр яаран хажуу тийшээ хартал. Хайртай бүсгүйн дэргэд нь намуулан ойрсож байв. Өмнө нь тохиолдсон бүхэн зүгээр л хар дарсан зүуд байж. Гэвч түүнийг хамгийн их түгшээсэн зүйл нь
Одоо болж байгаа үйл явдал зүйдтэй нь яг ижил байлаа. Ганц тайвшрах зүйл нь Юшин дэргэд нь 9 минут байгаад л оршин. Тэр хоёрыг уулнаас буух үед нөгөө хавцлаас унсан осол дахиад л таарав. Гэхдээ энэ удаа ар гэрийнхэн хэргийн газарт ирчихсэн байлаа. Жамины сэтгэлд харин ч бүр муу совин төрөв. Тэр сандран жаяу уулнаас гарав. Тэд жижиг хотын буудалд буудлав. Гэтэл нөгөө шар хувцаст хий үзэгдэл дахиад л гарч ирэв. Юшин өөрийгөө хянах чадваргүй болж амиа ивүүтгэв. Жамин дахин уулын буудалд сэрэхтэй. Эцэст нь ямар нэг зүйл буруу байгааг ухаарав. Өмнө нь болсон зүйл зүүд биш байж. Харин тэр дуусашгүй цаг хугацааны бэн ов тойрогт гацчихсан байлаа. Үе бүр Юшиний үхлээр төгсөж байв. Жамин бүх зүйлийг урьдчилан мэдэж байсан ч энэ тойргийг зогсоох ямар ч хүч түнд байсангүй. Эцэст нь тэр бүр аргаа бараад найз бүсгүйгээ өрөөнөөс хаашаач гарахгүй байхаар шийдэв. Утас ашиглаж болохгүй. Бид өнөөдөр хаашаач явахгүй. Бид үнэхээр дахиж уул руу гарч болохгүй. Юшин учрыг нь гайхан асуув. Жамин байнга гарч ирээд байгаа шар хувцсныг авъя гэж бодож байлаа. Юшиний царай барайв. Тэр найз залууга найзынхаа үхлийн харуулслыг даван туулж чадаагүй байна гэж үзв. Цаг хугацаа дахиад 5 жилийн өмнөх ууланд авиралт руу буцав. Тэр өдөр гурвуулаа манантай бороотой өдөр таарчээ. Тэд харамсалтайгаар ууланд төөрч орхив. Тэр хооронд яг юу басныг хэн ч мэдсэнгүй. Эцэст нь зөвхөн Жамин сухаан алдсан Юшинийг үүрээд гарч ирсэн юм. Энэ бүхнийг бодоод тэр эцэст нь доторх үннээ хэлв. Хэрвээ авээ үхээгүй байсан бол чи надтай хамт байхыг зөвшөөрөхгүй байсан биз дээ. Юшин юу ч дууралгүй шууд эргэж харав. Тэрээр сэтгэлээ тайвшруулахаар усанд орохоор угаалгын өрөө рүү яв. Энэ хооронд Жамин дүнбэж сая. Үйлчлэгчийн авчирч өгсөн алчуурыг автал. Угаалгын өрөөнөөс хачин чимээ гарахыг сонсов. Тэр сандран дотогшоогүйн ортол. Юшинийг үл үзэгдэх хүч ван руу дарж байхыг харав. Жамин хамаг хүчээрээ зогсоохыг хичээсэн ч тус болсонгүй. Юшин эцэст нь усанд бүтэж амиа алдав. Уулын буудалд дахин сэрэхтэй. Тэр энэ тойрог заавал гарах арга замтай гэдгийг ухаарав. Сүнсэн зайсан мэт тэрээр лобби руу ирлээ. Хөтөч уулын тухай домгийг хүмүүст ярьсаар л байв. Жамин зориуд зогсон анхааралтай чагнав. Олон жилийн өмнө ууланд том осол гарч байжээ. 100 гаруй хүн үхэж зогтсон ч олдоогүй гин. Түүнээс хойш ууланд ирсэн жуулчид шар хувцастай дүрс харах болсон байна. Хэрвээ уулын бэлдэх санван сумд очиж засал хийлгэхгүй бол аимшигт зүйлстэй заавал нүүр тулах болно гин. Үүнийг сонсоод Жамины дотор нэгийг бодогдуулав. Тэр даруй найз бүсгүйгээ дагуулan уулын бэлдэх сум руу яв. Бид ууланд байхдаа бузар зүйлстэй тааралцсан бололтой. Ирсэн хэрэгээ хийсний дараа сүмийн багш гараа өргөн дохив. Юшиний биедэх орсол маш их байгааг тэр хэллээ. Тэгээд шууд л танхим дотор ном уншиж эхлэв. Тарин уншиж дууссаны дараа тэр будаан дээр нэгэн онцгой тэмдэг зурв. Гэтэл нэгэн хий үзэгдэл нүгэлтэн ирж Юшин хүчтэй чичирч эхлэв. Багш хоёр гараа өндөрт өргөж чангаар хашгиртал орчин тойрон арай гэж 50 болов. Тэр Юшиний биедэх орсол төр зуур дарагдсан гэж хэлв. Гэвч үүнийг бүрмөсөн таслахын тулд уулан дах бүх үеийн үрийг дуусгах ёстой гин. Жамин юу ч дуурсангүй. Тэрээр хүйтэн царайлан найз бүсгүйгээ хөтлөн гарлаа. Сүмийн муудэнд ирээд тэрээр намун дуугаар хэлв. Хоёулаа авийн гомдсон сүмсэнд ороогдсон байх нь гарцаагүй. Юшин үүнийг хитрхи утгагүй зүйлс гэж үзв. Тэр эргээд явах гэтэл Жамин түүнийг шууд хажуу тийш татав. Гэтэл дараагийн агшинд чөтгөрийн гар гинэт гарч ирэв. Юшин мөхлийн тавилангаас мултарч чадсангүй. Жамин тойрог замаас хараахан гарч чадаагүй бололтой. Тэрээр толгоогоо цохин цөхрөнгөө барж байв. Юшин сэргснийхээ дараа учрыг нь зовлон асуув. Жамин найз бүсгүйдээ бүхнийг хэлэхээр шийдэв. Тэр болох гэж буй жижиг зүйл бүрийг яг таг хэлж байлаа. Сүнстэй түүх ярьж буй хөтөч. Бүдэрч унсан авгай. Мөн уулын бэлдэх хохирогч гээд бүгдийг нас барсан хүний ар гэрийнхнийг харах хүртлээ. Тэр эцэст нь нэг өөр зүйлийг анзаарав. Нөгөө хүний харц үргэлж өөр рүү хачин хараад байв. Жамин тэсэлгүй очиж асуудал. Улаан хувцас эмэгтэй. Бас л энэ өдрийг дахин давтаж байгааг мэдв. Тэр болгондоо тэр уул руу яаран гардагч. Нөхрийнхөө үхлийг зогсоож чаддаггүй байж. Энэ нь Жаминыг бүр чих гайхшруулв. Яагаад зөвхөн тэр хоёр л энэ тойрогт гацчихваа? Дахин асуусны эцэст улаан хувцас эмэгтэй 5 жилийн өмнөх явдлыг ярив. Түүний хүү ууланд авирч байгаад сургаггүй болжээ. Хос хоёр хагассаар гаруй хайсан ч цогцыг нь ч олж чадаагүй байна. Эцэст нь тэд уулын бэлдэх сүмд иржээ. Би багшаас залран ирж сүнс дуудах үйл туслахыг гуйсан юм. Гэвч зам үйл дундаа орж байтал хэрэг дуртай ууланд авирагчид саад болж тасалдуулжээ. Үүнээс хойш сүмийн багш дахин туслахаас эрс татгалцсан. Хөвшин эцэг хайфан бараг сэтгэлээр унаж цөхрөнгөө барсан юм. Тэрээр өдөр шөнөгүй өөрийгөө гэртээ төгжиж тарны шившлэг судалт суудаг болов. Тэгтэл нэг өдөр тэрээр ухаан санаа нь орон гарan гэрээсээ гарч явлаа. Алга болсон хүүгээ хайж олно гэж хэлсэн боловч дараа нь түүнийг олдох үед хэдийний хүйтэн хүр болсон байв. Жамин зогссон газраа удаан бодолд автлаа. Эцэст нь энэ мухардлаас гарах арга замыг олжээ. Энэ удаад тэр өөрөө ууланд гарч хайфоны үхлийн шалтгааныг мөрдөхөр болов. Улаан хувцас эмэгтэй харин Юшинийг харж хандахаар үлдэв. Өөр замаар явж үзвэл магадгүй шин гарц олдож ч мэднэ. Цогцос олдсон газрын баримжаагаар Жамин осол гарсан хавцлыг дорхноо оллоо. Тэрээр газраас нэгэн өөргөвч олж харав. Түүнээс холгүйхэн бас нэгэн зүйл байх нь. Хачин жигтэй хий угалцтай тарин болон сүрлэн хүн байлаа. Дээрх гэрэл зургийг хараад Жамины царай гинэт хувьсхийв. Тэр эцэст нь бүгдийг эргэн саналаа.
5 жилийн өмнө санамсаргүй тасалдуулсан тэрхүү зан үйл бол чухамдаа хайфоны хүүг дуудах ёслол байжээ. Улаан хувцас эмэгтэй энэ харгас үннийг сонсоод сэтгэл санаа нь туйлбартаа тулж хямарч эхлэв. Гэтэл дараагийн агшинд юу болохыг хэн мэдлээ. Чихэнд нь хачин жигтэй чимээ сонсогдож очоод хартал. Юшин өөрийгөө хянах чадваргүйгээр хан хүчтэй мөргөж байв. Үр дүн нь ямар ч гинтийн зүйлгүй байлаа. Жамин дахин нэгэн шин эргүүлэгт орлоо. Энэ удаад улаан хувцас эмэгтэй өөрөө төрүүлж хандаж ирв. Тэрээр Жамин нарын 3 хүний болчингүй үйлдэлийг буруутгах тэнхэлгүй болжээ. Одоо тэр зөвхөн нөхрийнхөө амийг хэрхэн аврах вэ гэдгийг л бодож байлаа. Эмэгтэй нөхрөө яасан ч амиа горлох хүн биш гэдэгт итгэлтэй байв. Жамин асуудлын гол зангилааг шууд сухарлаа. Хайфоны бие дээр бас хачин жигтэй тэмдэг сийсэн байсан. Тиймээс тэр дахин сануун сүмийн багшийг зорж энэ тэмдэг юу нь ямар учиртай болохыг асуув. Багш хэлэхдээ ууланд урд нь маш аимшигтай осол болж байсан гин. Цогцснуудыг хинч хөдөөлүүлж анхаараагүй тул тэдний гомдсон сүнснүүд уул хадаар хэрэн тэнүүчилж амьд хүний биеийг булаах бүхий л аргыг хайж байдаг аж. Тэгтэл түүний дээд багш нь энэхүү тэмдгийг зохиосон бөгөөд үүнийг таксийн зүйлсээр зурч тэмдэглэв. Энэ нь гомдсон сүнснүүдэд өгч буй өргөл гэдгийг илтгэдэг байна. Жамин эцэст нь үйл явдлын учир шалтгааныг бүрэн ойлгов. Хайфон хүүгийнхээ хүрийг буцааж авахын тулд өөрийгөө золиос болгон өргөх гэж байжээ. Гэвч багш ингэж хийх нь ямар ч нэмэргүй гэж хэлв. Өнгөрсөн удаагийн сүнс дуудах зам үйл бүтлгүүцсэн. Гомдсон сүнснүүд энэ 8-ыг хүлээж аваагүйг илтгэж байгаа юм. Жамин өмнө нь харсан шар хувцастай хүнийг саналаа. Тэр бол уулан дахь гомдсон сүнс байх гэж тэр таамаглав. Одоо тэр өдөр бүр яг ижилхэн өдрийг давтаж байгаа нь мөн л тэрхүү ус хонзонгийн нөлөө бололтой. Багш толгой дохив. Хэрэг үүнийг тайлахыг хүсвэл заавал сэтгэл дэх хоосон шуналт зууралдсан бодлоо орхих ёстой. Энэ удаад Жамин бүхнийг гүн гүнзгий ухаарлаа. Тэр 5 жилийн өмнөх явдлыг дахин нэг саналаа. Тэр үед авыг хэдийнэ туйлдаж тэнхээгүй болсон байсан. Гэвч Жамин дотроо баг зэрэг хуваа хичээсэн бодолт хийж түүнийг уулан дээрээ үхээсэ гэж битүүхэн залбирч байжээ. Тэгвэл тэр өвшөнтэй хоёулахнаа амар жимэр амьдарч чадах байлаа. Багшийн сүүлчийн сануулгыг санаад Жамин анх авын амиа алдсан газарт ирлээ. Хэрв авын өвшөнд дахин хор хүрэхгүй бол тэрээр юшинээс салж чадна гэдгээ илэрхийлв. Түүнийг хэлж дуусангууд нөгөөх шар хувцастай дүрс агаарт алгуурхан уусан алга болов. Жамин өөрийн ирэхгүй гүнзгий амьсгаа авлаа. Тэр энэхүү хараалт эргүүлэхийг эцэст нь нэг эвдсэн бололтой. Уулнаас гарч явсны дараа Жамин цагдаад өөрөө очиж мэдүүлэг өгөв. 5 жилийн өмнө тэр авыг аврахын тулд бүх хүчээд ажиллаагүй гэдгийг хүлээлээ. Үгүй байсан бол тэр амьд үлдэх бүрэн боломжтой байсан. Радио холбоогоор өөр нэг цагдаагийн мэдээ ирэв. Ууланд нэгэн эмэгтэй тентийн ослоор нас баржээ. Жамин нас барсан хүн бол Юшин гэдгийг шууд л ойлгов. Дараагийн агшинд тэр дахиад л уулын буудалд сэрлээ. Яагаад тэр үхлийн тойрогтой гацсан хിവэр байна вэ? Жамин багшийн хэлсэн сэтгэлийн хүсэл тачаалын тухай санав. Эцэст нь тэр асуудлын гол зангилааг олж харав. 5 жилийн өмнө тэд чивэн сүнс дуудах зан үйлийг тасалдуулсан байж үүнээс болж хайфон амиа алдсан байна. Тэр ямар нэгэн аргаар үүнийг зогсоох ёстой. Улаан хувцас эмэгтэй сэтгэлдэх тэрхүү гомдол хүслийг тайлж байж л бүх зүйл дуусна. Азар тэр хоёр хангалттай хурдан байлаа. Тэднийг хавцлын ирмэг дээр очиход хайфоны үйл хэнд дахил өргөх зан үйл дөнгөж эхэлж байв. Жамин шууд л чангаар хашгиран зогсоолоо. Түүнийг ийм тэнэг зүйл дахин хийхгүй байхыг ятгав. Инглээ дээд хүүгээ олж чадахгүйгээр барахгүй. Улаан хувцас эмэгтэйг үхлийн тойрогт булам гүн живүүлэх болно. Хайфон эцэст нь тэр хоёрын үгэнд орлоо. Тэр чинжаал хутгаа газар тавих гэж байтал. Гинэд түүний нүдэн цайж харсан тогтургүй болов. Тэгээд өөрийгөө хянах чадваргүй болон доош унав. Жамин түүнийг аврахын тулд хамаг хүчээрээ зүтгэв. Харамсалтай нь тэрээр хавцал руу унчихлаа. Жан Хайфон. Гэтэл дараагийн мөчөд юу болсон гэж санана. Нэгэн хар дүрс хадны хан дамжин өгсөж ирв. Жамин айсандаа ухрах газар алга. Шар хувцас дүрс хонзонгийн сүнс дахин гарч ирнэ гэж тэр санаагүй. Тэр хоёр уулнаас доош хамаг хурдаараа гүйлээ. Юшин санаандгүй бүдэрч унав. Хөлн бэртээ тасгаж чадхаа байлаа. Жамин түүнийг үүрээд гүөхээс өөр аргагүй болов. Гэтэл шар хувцас сүнс ардаас нь салахгүй дагна. Ингээд байвал хоёулаа дуусна гэдгийг тэр ойлгов. Тэгээд найз бүсгүйгээ газарт буулгалаа. Тэд олон жил хамт байсан ч Жамины дотор нэгэн бодол байсаар ирсэн. Юшинийг тэр өөдгүй аргаар өөрийн болгосон гэж боддог байв. Одоо л нүгэл буйнаа дэнслэх цаг иржээ. Юшин ямар нэг зүйлийг гадарлсан бололтой. Яаран хөрмийн бөгжөө гаргаж ирээд түүнтэй гэрлэхэд бэлэн гэдгийг хэлв. Гэвч Жамин аль хэдийн шийдвэрээ гаргасан байлаа. Найз бүсгүйгээ түлхэн холдуулаад чулуу авч бие дээрээ хачин жигтэй тарин тэмдэг зурж эхлэв. Жамин хайфоны хийх гэж байсан зүйлийг дуурайхаар шийджээ. Юшины амь насыг аврахын тулд өөрийгөө ус хонзонгийн сүнсэнд тахил болгон өргөв. Түүний толгой 5 жилийн өмнөх дүр зураг дахин харагдлаа. Тэр үед Юшин шар хувцасны хорлолд автсан байж авийн үүнийг анзаарч Яаран очиж зогсоохоор оролдов. Гэвч Юшин түүнийг түлхэж авийн чулуу мөргөн унжээ. Жамин энэ бүгдийг дэрэгдээс нь өөрийн нүдээр харсан байж одоо тэр өөрийгөө золиосолж байгаа нь Юшины нүглийг наманчилж буй хэрэг юм. Азар түүний чин хүсэл биелээ оллоо. Юшинийг имлэх цаг алдалгүй хүргэв. Яаралтай тусламж авсны эцэст аюулт үеийг давж чадлаа. Улаан хувцас эмэгтэйч нөхрөө эргэж ирэхийг хүлээж авлаа. Тэд үхлийн тойргоос бүрмөсөн гарсан нь илт байв. Гэхдээ энэ түүхэнд өөр нэг төгсгөл бий. Энэ нь авыг уул руу гарах гэж байхад Жамин түүнийг хүчээр зогсоож буй дүр зураг юм. Чи минийхэр байвал боллоо. Хоёулаа буцъя.
Ингэсэн бол магадгүй. Энэ олон аимшигт үйл явдлууд болохгүй байсан биз. Гэвч хэн үүнийг баттай хэлж чадах билээ. Энэ нь магадгүй шинэ нэгэн үеийн үрийн эргүүлэг биш гэж юу? Харамсалтай нь хэрхэн төгсгөөс үл хамааран. Ганц бие хүмүүсийн ганцаардмал тавилан өөрчлөгдөхгүй бололтой. За ингээд өнөөдрийн тайлбар энд хүрээд өндөрлөж байна. Өөр бодолтой хүмүүс байвал сэтгэгдэл хэсэгт санал бодлоо хуваалцаарай. Дараагийн дугаараар уулзцгаая.